Зохиолч Жанцсан бүрийн Амгалан Баатар. Нүүргүй хүн роман. 5 дугаар бүлэг. Цогтыг яс 10 хонуулаад шоронгийн хуйг Дэмбэрэл хашууч дээр хүргэж ирэв. Нүд нь гархилж хөдлөхөөс уцаар төрөх хэдий ч мууга үзүүлэхийг үл хүсэх бодол нь энэ хэр арилаагүй тул хэрээрээ шазуур зууна. Хошууч түүнийг нухацтай харж төлөөлөгч цогт таныг энэ хэдэн хоногт баг чадвай ухаарч өөртөө дүгнэлт хийсэн гэж бодож байна. Цагийн байдал тогтворгүй. Улс орон биднээс хариуцлага хичээл зүтгэл шаардж байгаа энэ нөхцөлд дотоодыг хамгаалахын албан хаагчид бид бурууд хатуу эрс шийдэмгий байх нь ажлын хамгийн чухал үр дүн гэдгийг цохон хэлье. Тухайлж хэлэхэд би танд энэ удаа мэдээлэгчийн нэрийг хэлэхгүй. Магадгүй таны сайн таньдаг хүнч байж болзошгүй. Үүнийг та өөрөө олж мэднэ биз. Эсвэл цаг нь ирэхээр мэдээлэгч тантай өөрөө уулзна. Явж хил давхаар санаарахч буй төрийн эсрэг болсон этгээдүүдийг нэн даруй олж илрүүлэх. Шаардлагатай тохиолдолд зэвсэг хэрэглэхийг надаар хэлүүлэх юм билээ. Товчхондоо ийм байна. Сахиулын герт хоол идээрээ. Хэмээснээр тэдний уулзалт өндөрлөв. Цогт ч илүү зүйл ярихыг хүссэнгүй өсгий хавирч нуруу цэхлээд гарахаар эргэсэнд Дэмбэрэл "Боо тийм. Чиний хангалтын хувцсыг базаасан байгаа. Хуйгуудын байранд очиж наад үс сахлаан хяргаж хүн төрхтэй бол" гэд бичиг цаас руугаан тонгойв. Цогтыг дөнгөж гарсны ард Дэмбэрэл хашууч мөнөх ажилтай мэт тонгойсон бичиг цаасаа тохойгороо тэр шаанд түлхээд папиросон асаав. Тэрээр тамхиа хідэнтэй гүнзгийс ороод бодлогошров. Чиний дотор түүмэр шатж байгаа. Хэрэг мэдээлэгчийг чамд хэлчих юм бол чи түүнийг азарган чон шиг дорн тасчаад хайчихна. Үүнийг би мэдлгүй яхав. Магадгүй чиний таньдаг хүн байж ч магад гэж би зүгээрч нэхлээгүй юм шүү. Одоо чи түүнийг хайж дотор хүнтэйгээ маргаж жаахан тарчил. Ардын дунд хутгалдахгүй байх төлөөлөгч хүний жинхэнэ амьдрал чамайг тосч байгаа гэдгийг ухаарах ёстой. Тэ угаасаа бидний мэрэгжил сэтгэлийн хаттай эрс хатуу байхыг шаарддаг онцлогтой юм чинь. Энэ тал дээр ахын жаал билүүдээд өхөлөөр жинхэнэ усны тонгорог болох ёстой. Зан төлөв хурц бүтэн өнчин нийтч бос хэмээн мушигаад сайн чекист болно даа. За хүмүн шүдэн хавираад өлсгөлн чон луга хүлээд өгдөө. Хэмээн амандаа гүрснийг мань цогт хэрхэн мэдхвүлээ. Орчлонд өглөө ирж буй гэж зарлах мэтэ гэрийн тооноор бүдэг туяа мэлсхийв. Бүүдгэргэгээ шурахгүй зүүн орон дээр зэрэгцэн ойрсох хосын эмхтэй нь сэрж цэмээрхэн өндив. Бүсгүй орны өмнөр хөсөр хэвдэх нэмгэн тэрлэгийг тэмтрэн шүүрч нүцгэн бие чилгэр гуй хасыг галзуулан өндийхэд хүдэр чирэг боглого хүчтүрэн тэрч гэдрэг татав. Цогт бүсгүйн сэрэл амтгдсан уруулыг хөнгөхнөр үнсэн таалж ямар сайхан жаргал бай. Би чамтай учирсандаа үнэхээр аз жаргалтай байна. Хэмээн дуалдах үед бүсгүй "Чи минь ямар бядтай юм бэ? Одоо хүртэл болоогүй юм уу та?" хэмээн эрхлэн нялуурхад залуу ир тачаадж "Ахин нэг удаа жаргая. Чамайгаа амтлаад ханахгүй юм та" гэд бүсгүй хүнжлийг ярьж ондгор хонгийн хэдэнтэй базлаад гэдрэг харуулан сэргэр хөхийг өмглөн таалах үед бүсгүй "Би ингэж үзээгүй. Ямар гоё юм бэ? Бурхан минь" хэмээн уйлгнаж тэсвэр алдаг бололтой
халуун цус нь эрчилж чангарсан очирт юлдыг атхан барилж умдаг тийшээ зулгаан учиргүй тачаадан гинав. Хоёул ханаж цадахыг үл мэдж орчлон ертөнцийг умартан хурцхад гэрийн хан шат чадхийн дуугарч модон орны хусан банз чахран намалзна. Энэ сацуу сэрэв дэнжийг чимэглэх танан шигтгээ хосмог гэр тийш зарин алстайдаас нэгэн мартин адган айсвэ. Сайхэр дөрөөн дээрээ үндийн унлаг морныхон явдлыг гүйцэх мэт урагш тэмүүлнэ. Холын замд тууш хатриулсан морны хөлс туслаар савирч дум бүрээ хамран сарталзан бахардаж амнаасаа цагаан хөөс сахаруулна. Хүлэг морныхон тамирыг шавхан уулгалж яваа энэ нэрийг муушар хэмээн мой. Нутгийн уугуул энэ эр сумын дарга албатай. Гэсэн хэдий ч алба тушааж зараал тохоохын оронд инхүү үүрийн шүн үнгэн харанхуйн гүйдлэр адган давчих хэрэг юум блэ хэмээвээс. 2 хоногийн өмнө аймгийн төв рүү ажиллаар явж сураг алдарсан сумын дотоодыг хамгаалахын төлөөлөгч цогт муушарын гэрт хар үүрээр шахуу гинт орж ирсэн билээ. Угаас алба ажил яам тамга гих тусгай орон байр үгүй тул цогтж муушарч тэр гэрээрэн ажил төрлөн явуулна. Цогт энэ сумд амлагдж ирсэн даруйдаан өөрийн гэртээ болтлоо сумын дарганд хэсэгтэн амьдран сууж байсан удаатай. Нэг тогооноос хоол идж байсны хувьд муушарын эхнэр нэржид цогтод илтэс саймшраад байхгүй ч бас учиргүй нүүр буруулаад байдгүй. Өөрийн нөхрийн хайлрамтгай занг мэддэг болохоор цогтын ил хатуу зан цог золбоо идэрж хэрэг биеийг далдхан сайшаана. Хоол цайгаан харамдгүй аж. Үүд хаалгас авчих шахан орж ирсэн цогт мэндийн зөрөөгүй шахам одоохондоо сайн л явж байна хэмээн хэг ёг хийж нэрждийн өгсөн цайнд ам хүрсэн болоод уг нь би танай нутагт ирээд бурууд хатуу зөвд зөөлөн байж нөхөрт нөхөөсөнд халаа болох гэж чадах ятгаараа хичээж хувьсгал төрийн ажлыг нугалж ирсэнсэн. Ара өрөөсөө хайсан атаатны ховоор хар герт хэд хонцоход ирлээ гэд ууртайгаар тамхиа гарган хоосон талын хонгойроо дүрмдэн үлээгээд асаав. Цаашинхэн хороомон гутлын гялалдсан өнг нүд булааж хамар цоргих үнэр нь герт ханх тавина. Биеийг баглах хүрэн тоногтой суран бүс далбгар гэрнээс цухих гар буу сүрдэм аж. Шинхэн ногоон хувцсны мөрдөс дээр 2-2-5 хошуу тэмдэг цогтой гялалзна. Муушар дарга цогтын энэхүү байдалд сүр дарагдан дэмийл хоолойгоо засахаас хэтэрсэнгүй. Цогт түүн рүү хялав хийж сумын дарга та даруй мордож түлэмж баяныхаар буугаад ир. Буцахтан чойд гэлэн дүлий бадигийнхаар буугаарай. Тэрм ухрынх наарч ор. Энэ нутаг орноор чухам юу болоод байгааг мэдээд 2 хоногтаа багтаж ир. Гүй цогт минь яах гэж тэр блэ? Гэд муушрыг эхнэр лүгээ хань татан харсанд цогт дүрсхийн. Ховог сайрын торгуудууд хил давж арилах тухай сэм хойвилдсан байна. Сумын дарга та энэ тухай мэдэхгүй байна уу? Аль эсвэл адраад байна уу? Энэ хэрэг даймжирвал чи бид хоёрын толгой мөрөн дээрээ байх үгүй болцоод байна. Явж учир зүг нь олж ир хэмээн уурсав. Цогт өлөн зэлмэн хэдэн хоногийг өнгөрөөсний ард ааш авир эрен зэрэгтэй байгаагаан их юм гэж бодон муушарыг илэг барих янз таач ясны шударга зантай нэрждээс ширвэтэж эмээн. За дарга гэх муушарын зусар үгийг сонсоод бүр зэвүүн хүрч таныг ч бас анзаарч байгаа гэж мэдээрээ. Ингээд арай өөрөө хошуу өргөөгүй биз? Хэрэг хуучирдгүй юм шүү гэж санаад цоглон ширтгэд түүний эрс харцанд ховсдуулсан муушар барг үхтгийн унах шахав. Айгүй түл
Бурхан болоочийн тухай сөхөж асуух бивэ гэж аргаан барж арчаагүйтэн дээл хувцсан сандуу мэнд өмсөх эр нөхрөн хайнга ширвэх нэржид төв царайгаар цогт тийш хандаж. За цогтоо. Чи чинь төрөл арилжиж чад ирээгүй байл тайм. Ажлыг аргаар, агсмыг зүүгээр гэж. Наад ааш авиран тат. Муушэр. Чи. Арслан шиг архирахад зурм шиг зүхтэн гихчээр тогтож үз. Та хоёрыг ямар мэдэхгүй биш. Балга цай пүр хийлгээд хий. Хоол хошны арга бодъё гэд хоёуланг нь тас намжирдан таг болгосон билээ. Бүгд бишүрхэнгүй хоол цай идж ууцгаасан болоод муушаар төрүүлж мордов. Цогт хэрэггүй ч юм болов хэмээн мятравч муушартай зэрэгцэн мордвол салах ёсхийн тал зассан аятай мэт боловч хэмээн сэтгэж дэмий суултай биш дахин нэг тамхиас аав. Тамхиан барсны ард тэсвэр алдан тодго дээгүр шагайвал муушаар алвхийн мордож баруун ханаад шогшов. Хажуухан холдсоор цааш эргүүлэн одох эр нөхрөн үдэж хоцорсон бүсгүй уян дээрээс наашлах зууртаанд зог тусч бүсээн тайлж нэмгэн тэрлэгэн жавхайтл орон хоёр тийш үлмэдэг гунхасхийн алах үед цогтын яаран сандчин адгаж байсан нь оргүй арилж сэтгэл нь хоосорч гуниглах мэт санаа алдав. Тэрхэн зуурт урд өмнө нь нэрждийг яагаад тухайлж бүсгүй хүн гэж харж байгаагүйдээ өөртөө гайхав. Одоо бодоход муушар үнэхээр хүүхний тэнгэртээр ажээ. Гэтэ ямар ч хүн 5 үгэнд таран танигддаг хойндоо өнөөдөр нь уулзаад маргааш нь ханилна гэж юу байхав. Янаг сэтгэл зохирч гараараа толгойд зангидсан алчуур үс зүсэн цэгцлэн доошилж бэлхүүс ташаа гуй хонгоон илэх мэт дээл хувцаанд засан нэг л ондоо айсвэ. Цогт уран гойлог бие хааг гайхуулах мэт намжиртаяа гунхалзан алхах нэрждийг удтал харан зогсгүй. Нэгэнт голомт үүсгэн гэдэг хэн хэнэн таньж сэтгэлийн мэдэлцдэг байлтай. Муу шар шиг нэмгэн нүцгэн ир хатгүй ир яаж энэ сайхан хүүхнийг өөрийн болгоо гэдгийг цогт үнэндээ гайхаж сув. Нэржид үүдэнд ирснээ түдэх мэт баахан удснаа гэрвссэн хүүхэд аятай Миран орж ирэв. Тэр тулган дах нурмыг хутхан багахан аргалд согшооч тунхуутай хярмыг шүүрч аван тавилаа. Шинэхэн бэрмэт алчууран чанга боож цээж дүүрэн түнхэлзэх хоёр мөөмн амьсгал авах тоолонгоор овгос хийх нэрждийг цоо ширтэх цогт учиргүй барьцаалдаж хар цагаан баахан дуугүй сов. Бүсгүй битүү сөнг дуугаар цаад муушараа элэг бариад яах вэ дээ? Угаасаа муу мохоо амтэн энэ хэр байгаа нь л тэр. Чи юу сандах вүлээ те? Чамайг хараад бүр мөнгөнөж хоцрох юм. Эр нөхөр минь хойно би л түүнийг гэхгүй бол хэн түүнд гэж санаа тавих вүлээ. Болсон болоогүй алба амны ажилгээд хувцаан гантал тэнж явах боллоо. Муу аваас минь хойно ижи минь надад мөнчих түшиг болж хантай байдаг байлаа. Ээж минь унснаас хойш би гэдэг хүн заримдаа эргүй мэт ганцаардах болсон. Энэ бүгдийг чи тоож бодож үзээрэй. Бүсгүй хүн богино жолоотой гэдэг ч миний чамаас хичээнгүйлж гуйх зүйл маань энэ. Мууч сайнч эр маань гэртэл байвал хоёр хүүхэдтэй түшиг бас надад хантай байна. Өдөр хоногийн тужид бүсгүй хүн ганцаар шахуу үд шоройг өнгөрөөнө гэдэг ямар уйтайг эрчүү та нар яаж мэдэх вэ гэд цогт тийш хүсэмжлэх мэт дуниарцсан дээр ширтэв. Цогт доороо займчин үгүй юу л да. Төвөөс шаардаад толгой хэрэгчих гээл тэр түүнээс биш гэж ээрч төгдрөгт нь нэржид. За тийм бол яах вэ гэв.
Хоёр хүүхэд гэж цогтыг асуусанд аргалд явсан. Түрүүн хэр дээр тоглон гүйлдэж байна вүлээ. Би танахыг галлаатгая. Хоноод явахгүй юу гэж нэржид улаан цайм хэлв. Гэнт цай дэврэхэд хоёул ухсхийн босов. Нэржид тунхуутайг сандран авч тавиад өндийхэд цогт түүний дэргэд очсон байв. Бүсгүй сандарсанда хайрцсан хурууга хилээрээ норгон долооход түүний гарыг цогт шүүрч аван үлээв. Өөдөөсөө харан цонож хоёр бисийг хүсэмжлэх харц халз ширтэлцэв. Нэрждийн царай нь байдгаараа цайж хоёр чихэн улаажээ. Тэрээр амьсгал нь түрэгдэж давчцснаасаа болсон уу сөөнгөдөж ээрч муурсан хэдий ч шийдэмгий хүүхэд мүтгүй хэмээв. Цогтын зүрх учиргүй догдолж пэлхэн. Бүсгүй хоёр гараа тавиулж хоёр алгаараа хархүүгийн цээжийг илэх мэт зэрэгцүүлэн тавьж хазар шанхаа наав. Бүсгүйн үнэр хан хийхэд залуу ир тачаадан тэвэрсэн бөлгөө. Муушар айл хэсч цогтын тушааснаар элдв өгөдөж авгаа хүүхдийн ам шагааж явсан хэдий ч тоймтойг үнэндээ олж сонссонгүй. Үүн дээр нэг мо хоосон сэтэр сумын даргын нэр нь Тэг болж түүнтэй унгасах хүнч олдсонгүй. Иймд муушар дарга цогтыг дотроо хараан ямар юм хорлж гсэн тийрэн бэ хэмээн зүхэж явв. Зүгхээс ч арга алга. Бүр хорлохон хорсох аж. Хэрэг хуучирдгүй юм шүү гэсэн түүний үг сонсогдох шиг болоход түүний зүрхээр ёгхийн хадгуулж хамаг нүүрэн чинрэн халуу дүүгэн цухалдж арга толгодын ингэрт морио тушин явглав. Царамд гарч хэрэг болгон түүсэн туулайн баасаа баагуулан хавь орчныг толдон санааширч хэсэг сув. Баян бавуугийн охин нэржид нас бийд хөрөв хэмээн олноор хэлцэн шаазгаа шагшхаас наахнор болж байсан цаг тун саяхан. Үүнээс өрд нэлх настай нойтон үстэйгээсээ шахам хүний мэдээ оровт муушар өөрийн гэр бүлийн татвуу амьдралыг жигшин яавал бавуугаа шиг баян болох вэ гэсэн бодол сэтгэлд нь хоногссон юм. Бавуу баяны мал нь хэд хүрсэн бол аль авдранда алт мөнгөө хийдэг бол бавуу шиг хөрөнгөтэй болж баян бавуугийн мал үнэтэй байна. Бавуу баян ихнэртэй алтан бүлзэг хийлгэж гин. Буян тайхун хэмэлцэх бавуугайн тухай цуу олны ярианд хавчуулагдан ирж бяцхан хүүгийн тархинд хоногссон юм. Хүүхэн байвал хүргэн хаа мундахав. Хүрээ байхад 8 хаа мундахав гихчээр айл саахалд хавь орчин байтугай хошив олгосон айлчин гийчин малын эрэлжид бавуугайн босхийг илээж хөл дарах болов. Саахалтын хүү муушарын хор гозгонож шар махтайгаан хатах шахам тарчилж буйг өөрөөс нь өөр хэнч үл мэднэ. Мөн түүн луга эцэг нь гаравч оровч бэлэн зэхэний утаад ортог дарсан муу гуйлан дуранга хэд хичнээн зүлгэж бавуутны гэрүүд мөн төчнөн шагаасныг төмөн үл анзаарсан буйзаа. Сэр хүзүү хочид баян дээр бяаж хичээгээд аавынхаа өвөөгийнхөө элэнц эцгийн хээж амьдралаас илүү гарсангүй. Бавуу баян дээр хоёр яахаргагүй нутаг усны үйдэнгийн хоёроо илүүтэй ойртож дотн яваагүй ч бавууг хар багын борг айлын хүүхэд үе дамжиж үүсэлсэн хөрөнгө тэхий дулмаг гэдгийг баян дээр мэдэх хойно үүний учрыг олох гэж хэрээрээ мэрийж тарих толгойгоо гашлахсны эцэст нэг муу санаандаа бараг төдий учиг олсон ухаантай. Учир юу гэвээс бавуу бандирлуга хий хөөрцгөлөн хөл бэлтээ харагдах гэж олсон жаал эдэн үрсэнгүй. Хэнз тэлээ гэж гололгүй
өнчин ишигч болдгоо мал болгох гэж борив бохис хийлгүй зүтгэж иржээ. Санчиг бууралдах цагт Бавуугийн хотон цайрч олны хүндлэлж гарав. Бандир бахив айдгаараа. Боддож олсон нь Бавуугийн тууштай хөдөлмөрч ахуйч чанар түүнийг өдий хүргэж хэмээн ухаарсан ч түүнтэй эн зэрэгц хэдийнэ өнгөрсөн аж. Нас чалга. Тэгээд хүү муу шардаан хэрэг болгон ийн ухуулсан аж. За хүү минь. Хүний нас ахархан ч өөхөх цагт санаагаан гүйцээж амьдрсан л бол болох нь тэр. Аав нь амьтан хүнээс үл дутна гэж өнгөтэйг эдэлж өөгтэйг огтолж буянтай бодогтой явах гэж чадлаараа мачиж амьдралаа. Ёр өвдөлсөнгүй. Гэвч илүү харж билүү долоож хэнээс юунд дутхав. Би гэж хэрзгэр хүзүүгэн сунгаж хавчгар зээжээрэн хангалзмаар аядж явсаар нэр хочноос цааш гарсангүй. Өвс минь цайж нас минь хэвилээ. Одоо хүү минь чи гэрлэх. Энэ Баян Бавуугийн нэрждийг эхнэрээ болгож ав хэмээж. Амгай зуузай хоршихлууга эцэг хоёрын санаа чингэж нээлсэн түүхтэй. Муу шар хэдий нэрждэд сэтгэл алдравч хүн ар гэрийн ядамг дорой байдалд дулдуйдаж арчаагүй хулчгар зангаа нуун өөрийгөө хаацайлж өдий хүртэл явж иржээ. Энэ удаа эцгийн өрөөлийн нүнжгийг өөртөө наах гэсэн нь хүүгийн богшсон сэтгэлийг онгойлгож туняагүй эрийн санаа тэнхрэв. Хаавчж нэржид тогтой айлын хүүхэд тул хамжаарахтай байж орсон гарсанд төдийл нүур өгөөгүй мөртөө аж. Айл сайхалт нутаг усанда хар багаас тоглож өссөн муу шорын хайлархай занг мэдэх хэрнээ нэржид тийм ч муугүй. Өдний насны хэргүй сэтгэл нь айл бүхнийг сэвтэн муугаар бодож яахан чадах билээ дээ. Гэсэн хэдий ч энэ биеийн төлжиж эмхтэн төрхийг бүрэн олж буй тул бүсгүйн сэтгэл гэгэлцэх нь гайхалтай. Муу шар түүнийг ойрноос нэг л өөрөөр харж малын бэлчээр гэр хотонд нь савл хийвэл далим гарган ирж түүнд айл болох таалагдах гэж оролдох болов. Бүсгүйч өөрийн хүсэмжлэн харс шидлэх эр хүнийг шохоорхож муу шарын гойлог бий тачирхан сахал сөрвөлцөх эрүү түүшинг сониучрхан таашаана. Нэржид муу шарыг харахтаа зэрэг өөрийн мэдлгүй бөксөө хаялан айлгүйтэж охин зөнн сэрнэ. Чамайг эхнэрээ болгож авна. Аав чинь зөвшөөрсөн хэмээн муу шарыг тулгаж хэлэхэд баламгцсандаа үгийн хариугүй хоцорсон аж. Үгийн даруулгатай өссөн охин хүүхэд энэ хэр эцэг эхтэн юунд хань ижлийн тухай дурсах билээ. Төдлөггүй нэгэн өдөр сэр хүзүү бандэр хүү муу шарын хамт ёс төртөө ирж Бавуу баянид буув. Ороот бурханд нь мөргөж аав нь алдад зинхэр хадаг намруулан барихад нэржид улаан ичин гүрч сандарсандаа огл харайн гүйж гарсан билээ. Үүнээс хойш муу шар Бавуу баяны хаар өөрөмсөн бууж мордох болов. Эцэг нь ч эрүү аятай хандаж мал хотоор дагуулan явж төлөг борлонгийн хугарсан хөлд чиг барьж боох, эмнэх домнох, цаашлаад хүлэг морины судас ханах зэргээр элдв эсийг өөрөмсөн заав. Бүсгүйн сэтгэл нялхарч царайлаг харах үед өврөө нээсэн бөлгөө. Муу шар Баян Бавуугийн хүргэн орсноор өрх тус gaарлаж хайртай бүсгүйгээ эхнэрээ болгосон ч угаас дутмаг өссөн сэтгэл нь үл цадаж өмнөө ихийг хүсэх болов. Хургандаа цадаагүй мал төлөг болтлоо майлдаг гихчлэн хар багаа сонсч өссөн Бавуу баянтны хөрөнгө зойрыг нэхэн хайх болов. Үзүүлээд өгье гэлээч хоёр хөгшөнд түүний төсөөлсөн шиг алтан мөнгө хөрөнгө зойр байсангүй. Ердийн сайхан амьдарч мал сүргэн хайрлан өсгөж
Мал малын захтай, ачлаг унлагтай, илүү бага хоёр гэртээ амтэн хүнд нүүртэй явсан нь бандар мэдсийн атаархлыг төрүүлж сэм хилдсэн цууг нь инхүү алдарт хүргэсэн аж. Муушаараа тулгар гэзтэй эхнэр нас ихсэн хадмуудад чирэгдэж, өглөө нь малын бууц малтаж, өдөр нь малын бэлчээрт гандаж, хоногтоо л нэг гэрийн бараа харсаар турж эцэв. Биеийн зовлонгоос нэт сэтгэлийн зовлон юутай хэцүүтэй. Хэдийгээр хайртай эхнэр нь дэргэд авч өнөө маргаашаа өнгөрөөж биеийн жаргалыг эрхэм болгож өссөн муушар гэрийн ажил дарлуулж ууртай нэгэн болж хоцров. Хэрэг мандаваа. Энэ өдөр өвлийн ичээ хийх тул дор бүрнээ гэрт гадаагүй хөл болов. Бавуу олон жил дуулсан хөгшин үнээгээ заазлан барьж уяв. Өвгөн дээр нь хүнсэнд жирэг хэмээн хэдэн бог барьж уяхаар хоньны хашаа руу орсон тэрхэн зуурт муушар өөрийнх нь өмчөд гэж оноосон охин шүдлэнг барьж авуут ганц сүхтэж унахав. Хатуу мах зулгаахгүй гэж зөрүүдлэн яарах хүргэн нь өвгнийг ирэхэд үхрэн хэдийнэ хатгуушлаад өвчж байв. Бавуу санаан доромгүй үйл хийсэнд тунч ихээр уурсав. Цааш харан тонголцох муушарын ар нуруу руу ганцганы сураар шавхууртахад үзүүр нь хүргэний нүүрлүү чат хийдл ороолгов. Өвгөн цочин өндих муушарын чацав хийх хацар уурлаж хорссон царайг харан ямар буруу хэрэг өдүүлснээ ухаарч амжилгүй бодийн дуруугаар тархин дундуураа татуулан хөөсөр унав. Муушар ардах ширээн газарт хаяж өвгнийг ухсхийн өндөлгөхөд ам тавьсан байв. Хэрэг явдал тэгээд өнгөрсөн. Хэнч түүнийг сэжиглээгүй. Нэржид болон эхн ам тэмцсэн үхэрт тэрвлээд өвгнийг амиа алдсан гэж одоо хүртэл бодож яваа. Үүн дээр тэр нэгэн өдөр баалагт бандар хүүдийн арга чарга хайн үг зааж нэрждийг эхнэр болгон авахулсан нууцыг ч өнөөдөр муушараас өөрөөс нь өөр хэнч мэдэхгүй. Нэрждэд тухайлж муушарыг гих хайр сэтгэл байхгүй байсан ч тавилан хэмээн хүлээж авсан юм. Угтаан бандар бавуутанд хүүгэн мал чухаан малыг эмнэх домнох аргад сургаж өгнө хэмээн хадаг барьсныг нялх бүсгүй үр яахан башир арга залмих гэж төсөөлөх билээ. Хожим биеийг хоторлож ажлаас хойш суух муушар дурандаан сумын дарга болсон билээ. Өвс хадлан нүүдэл судалд өгөхөөр манер далим хайж иймч төлөвлөгөө норм тэмч ноогдол дутуугээд арилна. Нэржид харин авайл хань минь гэсэн сэтгэлэн хувиргах нь үгүй. Энэ мэтийг эргцүүлэн бодож ханьцуудаан залбирах хэрн муушар тэр бүгдэд өөртөө хэр үл онооно. Одоо яах вэ? Бишгүй тэнлээ. Дуулсан сонссон зүйл алга. Өдийд нэржид юу хийж угаавал арай нөгөө хоёр чинь намайг хөөж явуулчихад найргаж угаа юм биш үү? Тийм. Юу гэлээ? Чи минь гэсэндээ яалтчгүй тэгж хэлсэн. Үгэнд учир суманд гिचэр гэж би яагаад энэ тухай бодоогүй юм бол учиргүй унд хоол болоод явчихсан. Гэнтийн сэрдхийх бодлоосоо цочсон муушар дарга учиргүй яаран мордож моройн даврин ороолгожээ. Үгүй байлгүй. Тэр хоёр арай зүгээргүй юм биш үү? Та маш хүнд хэрэг үйлдсэн гэлв. Тэгвэл түүнд хэн хэлсэн байх вэ? Нэржид хэлсэн байх нь. Ер нь тэгж таарлаа шүү. Би энд үйлэн эдэлж явхад та хоёр тэнд жаргаж суун уу? Тэгнэ. Таанч нэг хальбилцаад бүх сандлаагаа хайлаад хойгуур урдуур нь хөшөлтөөд байсан юм аа. Ханх намайг нэрждэд сэтгэл алдарч хойгуур урдуур нь гүйж нүдэнд нь тороход яг ингэж хүн хүнээс илүүтэй гунхаж намжиртан нүдэн солбилцаад ороо норсон гिचий шиг ховсддаг байж үлээ. Яг шүү. Өггөр толгой. Би ч гэж би яагаад санаанд орсонгүй?
Хаална тэгвэл хоёуланг чинь алаад хайчихъя. Та хоёрыг босгоос ч өмнө заавал очин доо. Айлын нөхөр эзгүйчилбэл хариуг нь үзүүлээд өгье. Нэрчтэй чамайг ч гэсэн алаад өгье мэдвүү хэмээн бахардна. Муу шар тэр хол газар цайдам хөндийг уруудан гэрийнхээ үүдэнд өглөөний нартай уралдан яг яаж ирснэ? Үүд хаалга хэрхэн онгойлгосноо? Илүү гэрийнхээ хаалгыг хүртэл нэгжиж хуу татан орсноо ч үглэн мэднэ. Түүний санаа бодол согтуу хүн луга орж гарна. Эхнэрийнхээ галын дэргдээс цочин өндийж хэрхэн айд сандарсан царайгаар харсныг, орон гертэ нойрсох нэлэх үрсээ мангайн сагилдаргалан зогсох өөрийн байдал, дөрүн гадаа үхтгийн унсан морио, энэ бүгдийг ойлгох гэж ихэд хичээн чармайх бүлгөө. 5 дугаар хэсэг төгсөв.